За бүгдээрээ сайн байцгаана уу? Уншлаг хөрөх өдрийн мэндийг хүргэе. За энийг нэг жоохон татчихаар ингэх юм байна. За өнөөдрийн сэдэв болохоор та тэр хүнтэй яагаад учирсан юм болоо гэдэг тийм сэдэв те. Одоо нэг учрал нөхөн учиртай гэдэг шиг. Яагаад тэр хүнтэй учирсан юм болоо гэдэг тийм юунтэй сэдвээр уншлах хийх гэж байна. За сонголтын 3 өдөр манайд сонгоо тавьсан байна. За та тэгээ мэдрэмжээрээ тэгээд сонголтоо хийгээд за тэгээд өөрийнхөө сонгосон өдрийн уншлахыг сонсоорой гэж. Хүн болгоны учрал нэг учрах ёсгүй хүнтэй хажуугаар гараад явж исэн ч учирдгүй л гэдэг тийм. Тэгээд учирсан учраас нэг тийм учрал бол утга учир бол байгаа. Тэгээд тийм болохоор та яагаад тэр хүнтэй ер нь учирсан юм бол анханасаа тийм учрах шалтгаан юу байсан бол гэдэг нэг тийм уншлах хийж үзэх гэж байна. За одоо ингээд сонголтоо сонгоцсон байхаа гэж найдаад уншлахандаа орё. За нэгдүгээр группыг сонгосон хүмүүс. Ийм болор цагаан чулуутай. За тэгээд энгийн сайхан яг үндсэн таарах үзэр уншлах. Би нэг уншлахандаа тэр болгон ашиглаад байдаг үзэр байгаа. Тэгээд өнөөдөр бүр шинээр анх удаа энэ үзрийг ашиглаж үзэх гэж байна. За тийм учраас хөзөрдөө жоохон өнөөдрийн энерги шингэн жаахан зан үйл хийх юм хийгээдгий. За тэгээ уншлага эхлэе. За манай нэгдүгээр группийнхэнд одоо зориулагдсан хөзрүүдийг гаргаж өгнө үү. За нэгдүгээр группийнхэн маань одоогийн энерги. За тэгээд дараа нь тэрүүнтэй ер нь яагаад учирсан шалтгаан. Тэгээд энэ харьцаа ер нь яаж одоо ингээд нэг урсгал чиглэлэн те ер нь ямар байх вэ гэдэг талаас нь мессежүүдийг авъя. За өдрөө сайн ухаадах. Сайн холиод. Өдрөө сайн холиод. Шинэ өдөр болохоор жоохон хойлох шаардлагатай. За нэгдүгээр группийнхний хоёрын одоо хэмжээний энергиг ер нь харьцаа яг ямар байгаа талаар энергиг гаргаж өгөөч гэдэг. Өөрөөр тэр хоёрын харьцаа одоо ямар байгаа вэ гэдэг энергиг гаргаж өгье. За тэр хүн юунд орж ийн. Камерт жоохон дэлгэл. Нэгдүгээр группийн хоёрын одоо хоорондын харьцаа талаар энд хамт онжих шигтэй тийм
шинэ өдөр болохоор давхар давхраар оруулах гэж шүү. Тэгсэн цаашид яг ямар байдалтай байх нь үгүй тэрийг үзүүлэхэд авчнаа. Ойрын ирээдүйдээ яах нь за ингээд асуухад болохоор та нэг юм чи. За ингээд асуухад болохоор одоогийн нэрг нь Пентагийн нана. Яг одоо байгаа энерги бол заав энийг одоо яах вэ гэсэн байдалтай жоохон тийм бас л нэг тийм уран хугаралт явж байна л да. Нэг за энд нэг тийм нилээн одоо ингээд тэр хүнтэй харьцах харьцаанда өөрөө аль чадлаараа ингээд одоо нөгөө амжилттай цаашдаа сайн сайхан байх гэж нэлээд тийм хичээгээд тэгээд нөгөө нэг өөрийнхөө чадах хэмжээнд тэр харьцаанда одоо нөгөө нэг хийж чадах бүхнээ л хийсэн байгаа аахгүй юу. Тэгин гэтэл яах вэ одоо бас нөгөө нэг жоохон хүссэн хэмжээнийхээ үр дүнд хүрэхгүй байна да гэсэн нэг тийм юм байгаад байна. Тэгээд яагаад учирсан бэ гэдэг. За яг энэ одоогийн эхлээд энерги уншиж дараа нь яагаад учирсан бэ гэдгийг харъя. Одоогийнх шалтгаан болохоор одоо бүхнийг шинээр бүхнийг тийм нэг шинээр бүр ингээд нэг дуусгаад нэг одоо ингээ хамтын харьцаа байжсэн харьцаа нь одоо ингээд үндсэндээ ингээд нэг тийм явцгүй болчоол тэгэл яах вэ гэд ингээд айгүй их тийм бодоод байгаа байхгүй юу. Тэгээ энэ харьцааг ер нь бол нэг тийм цаашд явцгүй байгаа учраас дуусгамаар санагдаж байгаа. Тэгээ тэрэн дээр нөгөө нэг шийдвэр гаргаж чадахгүй байна. Энэ харьцааг одоо ингээд нэлээд эртнээс байгаа жоохон ингээд анх учирсан цагаас за бүх юм гар дээрээ илгэн одоо ингээд тавиад өөрийнхөө сэтгэлийг нээгээд одоо байгаа бүхнээ ингээд өстөө бүхнийг ингээд шинээр эхлэн хоёлоо одоо хамтдаа болно бүтэн гэдэг юм хайр сэтгэлийн харьцан дээр байлаа гэхэд хоёлоо одоо хамтдаа болно бүтэн гэл ингээд өөрийнхөө чадах хэмжээнд байгаа бүхнээ ингээд илгээд сэтгэлээ дэлгээд одоо мөнгө санхүү гэдэг бол мөнгө санхүүгээ дэлгээд одоо ингээд байгаа бүхнээ зориулсан боловч юу наалж та зориулсан боловч яг тийм хүссэн үр дүндээ ерөөсөө хүрэхгүй та одоо яг нэг тийм үнэхээр одоо ингээд эргэлцсэн яг ингээд нэг өнгөрсөн болгонлуугаа ингээд хараад нэг тийм ирээдүйгүй энэ харьцаа ингээд цаашдаа үргэлжлэх тусмаа одоо ингээд нөгөө илүү одоо нэг тийм энэ хүн бол надад одоо нөгөө тийм энэ хүнээс авах юм бол надад байхгүй. Энэ хүнээс одоо надад өгөх юм одоо ерөөсөө байхгүй. Сэтгэлч бай, мөнгөч бай одоо ингээд энэ хүнээс авах юм бол байхгүй байдаг гингүүт өнгөрсөндөө зарцуулсан сэтгэл тэгээ мөнгө санхүү за одоо тэр бүхэндээ ингээд нөгөө жоохон гуниглаад нэг одоо нэг юм нэг уул нэг өөрчлөгддөг болгосоо гэсэн маягаар ингээд
хүлээгээд байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээр хаашл одоо ингээд нөгөө нэг нэгтэй миний хүссэн үр дүнд ингээд хүрэхгүй байгаа юм чинь. Тэгээ энэ бүх одоо ажил байгууллага харьцаа юу гэдгийг тэрэн дээр одоо ингээд мөнгө санхүүтэй холбоотой ажил төрөлтэй холбоотой харьцаа байлаа гэхэд энэ харьцааг одоо ингээд орхиод явъя гэд тэгэхээр одоохондоо бол шийдвэрээ гаргаж чадаагүй байгаа. Ингээд бодлын төвшөнд л одоо ингээд яах вэ гэл ингээд тэгсэн хэрнээ шийдвэрээ гаргаж чадахгүй юу ч гэсэн одоо ингээд хийцнээ л одоо тэр ажлаа хамтраад хийж байгаа хүмүүсээ хийцнээд л байж байгаа гэсэн үг байхгүй юу. Ажил байлаа гэхэд. Гэхдээ нэг тийм цааштай явцгүй үр дүнгүй юм шиг ингээд санагдаад ядаж ихний ээлжинд одоо нэг зарцуулсан хэдэн төгрөгөөч гэдэг юм олоод авчих юмсан гэдэг одоо мөнгө санхүүгийн хувьд анх нэг хамаг сэтгэлээд илгээд ингэж хэлсэн бэл одоо бол эсрэгээрээ нэгтэй эндээс олигтой миний хүсэж байгаа шиг үр дүн ирэхгүй байгаа юм чинь жоохон мөнгө төргөндөө хамтаа бай гэдэг юм уу эсрэгээрээ яаж одоо ингээд эргээд олж авах уу гэдэг л ийм одоо тийм бодол байна. Энэ хайр сэтгэлийн хэрэг хүн хоорондын харьцаа байвал аль сэтгэлээ аль ингээ хайраа дэлгээд ингээ сэтгэлээ дэлгээд ингэсэн боловч одоо та эсрэгээрээ ингээ зарцуулсан болгонд сэтгэл гаргасан бүхэндээ ингээ харамсах маягтай гэлээгээд ингээ явъя гэхээр одоо өөр хүүхэдтэй ч юм уу одоо салаад явчих одоо боли хайртай нүдээр одоо нэг тийм амжилтанд хүрэхгүй миний өсөж байгаа шиг амьдрал одоо ингээ надад ирэхгүй байна гэдэг ингээд салаад болоод орхиод явчих гэхээр та одоо өөр хүүхэдтэй уягддаг юм уу гэдэг ингээ нэг тийм шийдвэрээ гаргаж чадахгүй яг нэг тийм нөхцөл байдал дээр яг одоогийн байгаа байдал бол нэг тиймэрхүү байгаа болов за тэгээд энэ гэр бүлийг орхиод одоо энэ нөхрөө ч юм уу ингээд орхиод ингээд гараад явъя ихнэр гараад явъя гэхээр мөнгө төргөний ингээд одоо нэг одоо би мөнгөгүй юм чинь хайчих вэ гэсэн нэг тийм байдалтай тий. Тэгээд одоо хүнээр бол одоо нэг бүр ингээд нэг цаашдаа итгэл ингээд нэг сэтгэл ингээд бүр нэг хоосорцсон сэтгэл хөндөрцөн нэг тиймэрхүү байдалтай байна. Гэтэл энэ хайрцаа яг одоогийн таны бодож байгаа шиг тийм амар муу үнэхээр орхиж явахгүй бол болохгүй тийм хайрцаа бол бас яг арга ивэ олоод одоо нэг хайрцааны арга барилаа өөрчилдөг юм уу те гэвэл бас юм ингээд нэг шинээр ингээд одоо өөрчлөгдөх тийм боломжтой хайрцаа байгаад байгаа байхгүй юу? Та одоо яг нэг тийм нэг одоо яг тийм нөгөө арга барилыг л одоо тийм харьцааны арга барилаа одоо нөхөртөөгөө байлаа гэхэд юм харьцааны арга барилаа илүү халамжилдаг юм уу илүү одоо анхаарал тавьдаг юм уу илүү чин сэтгэлээсээ ярилцдаг юм уу ингээд бие бинийгээ одоо нэгсэндээ ойлголцохгүй болчоод л тэгэл ингээд юм болгон хэцүү юм шиг санагдаад ингээд орхицсан юм шиг санагдаад болмоор юм шиг санагдаад байгаа боловч энэ харьцаа уул нь яг одоо яг тий засаж залруулж болохоор тийм харьцаа байна. Энэ дээр нэг жоохон сэтгэл дутсан асуудал байгаа юм шиг байна да. Жоохон сэтгэл дутсан асуудал байна. Эсвэл байгууллага оронд хүн орондын харьцаа байлаа гэдэг түрүүний ихний хувилбар дээр ярих юм бол өшөө өдөр юугаа одоо хийж байгаа ажлын гэрээ контракт байдаг юм уу тэрэн дээрээ өшөө илүү жоохон одоо хувь тохирдсон байд юм уу тийм байх юм бол жоохон тэрийг эргэж нэг харж гэрээ контрактаа нэг жаахан өөрчлөх байд юм уу тий. За тиймэрхүү байдал нөхцөл бол одоогийн байдлаар бол байна.
Энд ихтэй яг байгууллага хооронд гэхээс илүү магадгүй давмгаа зүгээр тийм гэр бүлийн харьцаа тийм байх магадлал нь илүү өндөр байна да. Гэр бүлийн харьцаан дээр хэрэг та ингээд нөхрийгөө үзэж байгаа бол тэр хүн өшөө илүү итгээд өшөө илүү жоохон сэтгэл гаргаад тэгвэл бол харьцаа бол өөрчлөгдөхөр л юм байна. Харьцаа бол өөрчлөгдөхөр юм байна шүү тийм. За та яагаад ер нь энэ хүнтэй учирсан бэ гэдэг үндсэн одоо асуулт. Ер нь энэ хүнтэй учирсан шалтгаан нь юу вэ гэдэг дээр нэг хэсэг үзэх хаалт юм. Энэ дээр унаадах. За. Emotional healing гэж юм. Emotional healing. За, practice. За, энэ зүрхсэн. За, нэгдүгээр групп юм яагаад ер нь одоо энэ үзэж байгаа хүнтэйгээ учирсан учир шалтгаан нь юу вэ? Fashion гэж юм. За та энэ харьцаан дээр учирсан шалтгаан нь болохоор ер нь энэ амьдралаас тань туршлага өргөдлөх гэж гарч иж байгаа байхгүй юу? With daily practice, өдөр тутмын practice you can polish your skills. Өөрийнхөө одоо нэг чадваруудыг тийм ээ practice гэж байгаа байхгүй. Practice гэдэг чинь одоо дадлах туршлага. Дадлах штэ өөртөө. Тэгэхээр энэ харьцаан дээр та одоо хүнтэй харьцах харьцааны одоо сая энэ дээрээс ингээд харж байгаад таны одоо нэг магадгүй энэ эр хүнийг, гэрийн эр хүнийг хүндлэх байдаг юм уу, хайрлах байдаг юм уу, итгэх тал дээрээ танд одоо нэг хэсэндээ одоо дадлах болох гэж та энэ хүнтэй учиржээ. Эр хүнийг хүндлэх, хайрлах, тэрэнд ингээ үүрэг ачааллыг нь өгч сурах тийм нэг итгэх. За тийм учраас та энэ хүнтэй тийм учирч гэсэн мессеж гарч байна. За emotional healing. Emotional healing гэдэг нь болохоор тийм is your heart heals of all the emotional pain. Таны одоо нэг зүрх сэтгэлийн хуучин өвдөлт шарах сорыг болохоор тийм одоо нэг хайрын хүч, хин нэгнийг хайрлах, хин нэгнийг итгэх нь өөрөө одоо эдгэрэлтийг авчирдаг гэж байгаа байхгүй юу? Хайраас та шин адислал хүлээж авдаг. Таны хуучин сэтгэлийн шарах өвдөлтийг одоо энэ хайрын харьцаа эдгэж өгдөгөө гэд. Тийм болохоор та магадгүй энэ таны одоо нэг зарим хүмүүсийн хувьд нэг анхны амьдрал нь бас биш. Өмнө нь юм одоо нэг хин нэгэн эрэгтэй хүнд итгэснээсээ болоод одоо жоохон травматай болцсон. Тэгэнгүүт та одоогийн байгаа шинэ учрал, шинэ хайрлсан хүндээ та нэг өсөндөө итгэж чадахгүй болцсон. Тэгэнгүүт таныг одоо хүнд нөгөө итгэснээрээ таны
энэ хуучин сэтгэлийн шарах сорвийг одоо хүнд итгэж чадахгүй болцсон тэр нэг ийм драмаг ингэж нөгөө эдгээж өгөхөөр тантай учирсан учирлаа гэдэг аахгүй юу? Эдгээж өгөхөөр бас та өөрөө өөрийгөө эдгэхээр заавал хүнээр эдгээлэх биш л дээ. Тэгэхээр та өөрөө өөрийгөө эдгэх ч байж болно. Эсвэл энэ хүн таныг эдгээж өгөх тийм одоо юугаарий цаа юу гэдэг лээ. Тийм юутагаар юу гэх юм. Тийм монголоор юу эдгээж өгөх тийм л одоо эдгээж өгөх тийм одоо тохирсон монгол үг нь орж ирэхгүй яасан хэцүү байна. Тэгэж эдгээж өгөх ёстой тийм учирлаа одоо юу гэдэг юм ёстой учирлал гэсэн үг юм тийм ээ. Монголоор нэг тиймэрхүү утгатай. Тийм. Тэгээд танд нэгэсэндээ энэ болохоор таны амьдралд дадлага, туршлага хоримтлуулах харьцаа, сэтгэлээ эдгэх харьцаа. Тэхийн тулд та энэ хүнтэй учиржээ гэж байгаа байхгүй юу? Тийм. Маш ойлгомжтой байна л да. Түрүүний яг нөгөө та нэг итгэж чадахгүй энэ хүнд ингээд хайраа сэтгэлээ ингээд нөгөө нэг бүрэн дүүрэн итгээд сайхан энэ хүнийг одоо юу гэх нөгөө өөрийнх нь одоо эр хүн байгаагаар нь чигээр нь одоо ингээд хүндлэх гэхээр таны өмнөх нөгөө нэг авсан сэтгэлийн шарах тэр нөгөө эдгэж ангаагаагүй байгаа юм чинь танд нэгсэндээ саад болоод байгаа байхгүй юу? За тийм мессеж гарч ирж байна. За одоо энэ дараагийнх нь мессеж болохоор fashion гэдэг мессеж хоолоод яасан яах гэдэг. Fashion гэдэг мессеж байна. Incense хэмээх sparks him from interest bonding desire. Гэдэг энэ хөзөр болохоор таныг ерөөсөө амьдралд одоо энэ тэнцвүүхэн те хүсэл тэмүүлэлтэй энэ тэнцвүүхэн одоо тийм одоо унтрашгүй одоо дотоод гал гэж байдаг штэ. Дотоод сэтгэлийн галаа одоо унтрашгүй гоё ингээд нөгөө өргөлжлүүлэн ингээд халуун дулаан энерги одоо өнгөрсөн харьцаа тэр бол тэндээ үлдсэн. Тэг дараагийн хүн адилхан байх албагүй. Тийм учраас одоо нөгөө нэг хүнд итгэх итгэлийн галаа одоо нэг одоо унтрааж болохгүй. Тийм өшөө илүү амьдралд хүсэл тэмүүлэлтэй байгаарэ гэж мессеж ирж байгаа. Тэгээ энэ бас л адилхан тийм scanding гэдэг нь болохоор энэ үзэр scanding гэдэг нь болохоор бас л юм араас learning expansion гэдэг бас л суралцах тэгээд өргөжүүлэх тэгээд одоо шинэ хүнийг одоо өмнөдөө ч буртахаас өөр хүн учраас тэр хүнийг яг байгаагаар нь одоо тэрнтэй харьцуулахгүйгээр хүлээж авахыг хэлж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол ойлгомжтой мессеж энэ яг мессежүүд бол хоорондоо уялдаж байна. Таны энэ одоогийн байгаа нөхцөл энэ шүн хүнийг яг хуучинтайгаа харьцуулдаг нэгдүгээр тийм асуудал байгаа юм байна. Хоёрдугаарт болохоор яг одоо ингээд нөгөө энэ өнгөрсөнд болсон энэ нөгөө нэг сэтгэл гаргасан асуудлууд одоогийн энэ дараагийн хүнд нөгөө нэг итгэхгүй нэг тийм сэтгэлийн травмагаа яг л одоо та өөрөө итгэж ангаахдаггүй байгаа учраас тэгээ шинэ хүнд одоо нэг дэгсэнтэй бүрэн дүүрэн боломж өгөхгүй байгаа харьцаа гарч ирээд байна л да. Тэгэхээр энэ хүнтэй та яагаад учирсан бэ гэхээр ахаад дадлага туршлага хуримтлуулж өөрийнхөө сэтгэлийн шарахыг эдгэж ангааж
Тэгээд сэтгэлийн галтай одоо нэг өнгөрсөнд болоод өнгөрцөн юм болгон тэр тэндээ үлдсэн тэр хүн таны сэтгэлийн галыг бөхөөсөн бол одоо хизээч битгий тэр нөгөө нэг сэтгэлийнхаа гал төлийг битгий алдаарай гэсэн. Тэгээд ерөөсөө амьдрал гэдэг бол тэр тэрнгөө ерөөсөө дан туршлага, дан дадлага амьдралд төгс хүн гэж байхгүй. Өмнөх алдаанаасаа суралцаал дараагийнх дээр нь ахиж суралцаал одоо ингээл явдаг амьдралын харьцаа өөрөө тийм. Хүмүүсийн хоорондын харьцаа ч гэсэн дандаа л тийм. Тэгээд хэрв танд нөгөө нэг энэ ямар нэг байдлаар одоо амьдралд ойлгож, ухаарч, туршлагачихгүй болвол энэ асуудлууд дахин энэ амьдралд бүр хэдэн ч удаа гарч ирдэг. Тэр ч байтхан бүр дараа туралдаж гарч ирдэг учраас амьдралаас юу ойлгож ухаарч, юугаар өөрийгөө нөгөө нэг ангааж эдгэж явах вэ гэдгийг ингээд одоо танд ойлгуулах гэсэн ийм учрал байна. Тийм. Хүн болгон сэтгэлийн шарахтаа өөрийгөө яаж эдгэж ангааж суралцаж цаашаа хүнд итгэж дараагийн хүнээс юу сурах вэ яах вэ? Өмнөх авсан травмагаа өөрөө эмчилж эдгэж ангааж эсвэл өөр хэн нэгэнтэй уулзсанараа таны тэр травма эдгэж яг л ерөөсөө амьдралын нэг юм хэмнэл давтамж нь өөрөө яг ийм хүн болгоны амьдралд янз янзын цаг хугацаанд ингэж тохиолдож урсаж явдаг учраас энийг ойлгож ухаарсан цагт эргээд танд одоо нэгсэнтэй өмнө тохиолдсон шиг өмнө болсон шиг юм ахиж ирдэггүй байхгүй юу? Энэ хороо дэлхийн энергийн хууль өөрөө тийм. Гэтэл ойлгож ухаарахгүй яг нөгөө төгтөгөө хуучинтайгаа зууралдсан тэгэл нэг одоо сэтгэлийн шархал тэрийг эдгэж чадахгүй ингээд байх юм бол одоо тэрийг чинь дахин хөндөх сэтгэлийн шархыг чинь дахин хөндөж ухаж гаргаж ирэх хүнтэй л уулзраад байна гэсэн үг дахин. Энэ сэтгэлийн шархыг эдгээд итгэхт нь итгээд алдахт нь алдаад онохт нь оноод ойлгож ухаарсан бол хүн мэдээж дараагийнх дээр тэрийг нөгөө нэг аваад яваад юу хин чирээд ирдгүү учраас тэр цагт танд одоо нөгөө нэг сэтгэлийн шархыг чинь дахин хөндөх тийм учраас ахиж учрахаа байлдгаа гэсэн үг. Тэгэхээр таны хувьд яг ийм одоо учиртай учрал байгаа юм байна. Тэр хүнтэй та яагаад учирсан бэ гэдэг дээр болохоор. Яагаад учирсан бэ гэдэг дээр за тийм мессеж ирж байна танд. За одоо тэгээд нэг зөвлөгөө маягийн одоо нэг тийм хөтөлбөрт нэг татаад за тэгээд таны уншлагыг өнгөрлөё гэж бодож байна. За бас хайрын deep love хөтөлбөрөөс гүн гүнзгий хайр гэдэг хөтөлбөрөөс за манай нэгдүгээр группийнхэнд зориулсан зөвлөгөө хөтөлбөр зөвлөгөө. За ийм үзэр гарч ирж байна. Чиглэл гэсэн үзэр байна. Чиглэл. Devote in love, a gift of the soul. Юу болвол одоо сүнсний бол бэлэг юм гэж байгаа байхгүй. Devotion чиглэл. За энийг нэг дахиж цолодгоод сүнс гэдэг юмд болохоор тийм ээ. Одоо сэтгэлийн бэлэг тийм ер нь бол ингэж л байна. Одоо нөгөө та нөгөө хайрлана гэж шийдээд хин нэгэнтэй учирсан болвол тэрэндээ өөрийгөө бүрэн дүүрэн зориулаа гэдэг байгаа байхгүй. Тэгээ зориулж байгаа хайрандаа итгэлтэй бай гэдэг. Ахад тэр өмнө ирсэн мессежүүдтэй л бас л уйлдаж орж ирж. Нэгсэн та энэ хуучин өмнөх юмнуудаа
тавьж явуулж чадахгүй ингээд драматай байгаа учраас энэ хайрандаа бүрэн дүүрэн өөрийгөө энэ хүндээ итгэж бас өөртөө нөгөө нэг өөрийгөө ч гэсэн энэ хайрандаа бүрэн дүүрэн зориулахгүй байгаа гэсэн үг байгаа байхгүй. Тийм болохоор таныг итгэсэн эхэлсэн болвол энэ хайрандаа бүрэн дүүрэн итгээд нөгөө чиглэл энэ бол өөрөө хайрын одоо нөгөө нэг бэлэг юм аа гэдэг. Одоо ч нэг алдсан ч унсан ч гандан буурахгүй гэдэг шиг ямар ч гэсэн шинэ хүнд бүрэн дүүрэн өөрийгөө зориулж итгэжээж тэр хүний хайр хүндлэл одоо итгэл сэтгэлийг та аван шүү. Та өөрөө ямар нэгэн байдлаар дутуу хандаад байгаа энэ хүн ч гэсэн одоо бас тийм чи тэгвэл би ингэн ч гэдэг юм нэг иймэрхүү нэг тийм байгаад ахаар энэ хүн ч гэсэн яг бүрэн дүүрэн сэтгэлээ зориулж ингэж нөгөө чадахгүй нэг тийм байдалд хүрчээд байгаа. Түүнээс энэ харьцаа ерөөсөө тийм анханасаа тийм болохгүй харьцаа ерөөсөө биш байгаа байхгүй. Бүр түрүү анхны уншлага дээр л хэлсэн. Энэ хүнд бүрэн дүүрэн итгээд хайраа зориулах юм бол энэ айгүй тийм сайхан хайрыг танд өгч чадах хүн байна. Энд таны чадахгүй байгаа шалтгаан бүр энэ өнгөрсөнд болсон сэтгэлийн шарахтай л холбоотой. За ингээд нэгдүгээр группийн уншлага өндөрлөё гэж бодож байна. За танд ийм мессеж өгөрлөө. За танд итгэхэд хэрэг болох мессежээ олж сонсоосой гэж хүсье. За хоёрдугаар группийн уншлага эхэлнэ. Хоёрдугаар групп. За хоёрдугаар группийн уншлага өнөөдөр та яагаад тэр хүнтэй уулзсан бэ гэдэг тийм уншлага унших гэж байна. За тэрнээс өмнө та хоёрын одоогийн байгаа нөхцөл байдал. Одоогийн байгаа нөхцөл байдал нь яг харьцааны нөхцөл байдал, байгаа байдал нь яг ямар байна вэ? За манай хоёрдугаар группийн гэр бүл хоёрын одоогийн байгаа нөхцөл байдлын мессежийг авъя. Одоогийн байгаа нөхцөл байдал. Одоогийн байгаа нөхцөл байдал. Шинж өөрчлөх хэрэгтэй юм байна. Бас зөв багтахгүй шүү. Хойрын ирээдүй. Хойрын ирээдүйд ямар болох вэ? Хойрын ирээдүйд. Цааш та. Тэгвэл ийм болоод байгаа учир шалтгаан. Учир шалтгаан яг юу вэ? Учир шалтгаан. За.
За. За тэр хүн та хоёр одоо яагаад учирсан улсууд вэ гэдгээ одоогийн нөхцөл байдал нь болохоор өнгөрсөн зүйл юм гэр бүл байсан хүмүүс байгаа даа л да. Саяхан болтол гэр бүл байсан. Тэгээ одоо эндээсээ нэг тийм яг бүрэн дүүрэн бас нэг гэр бүл нэгдгээ салц харилцсан чинь бол байхгүй бах. Тэгэхдээ ер нь бас гэр бүлийн харьцаа бас нэг жаахан нэлээн хүндэрсэн байдалтай байна. Нэлээн одоо таныг айгүй тийм сэтгэлийн шарахтай болсон байна. Энэ харьцаа нэг тийм нөхөр нь ч бай, эхнэр нь ч бай нэлээн тийм ямар гэж хэлэх юм бэ одоо. Нэг тийм байр суурьтай уулын яг тийм нэг эр хүнлэг нэг тийм эрх мэдэлтэй байр суурьтай тийм одоо юу гэх юм нэг мөнгө төгрөгтэй нэг тийм хүн хөрсөн амьдралд нь тийм байсан байна. Тэгээ тэр үнтэйгээ бараг ч байх ер нь гэрүүл байсан гэж гарч ирээд байгаа байхгүй юу? Гэрүүл байсан. Гэтэл одоо яг одоогийн нөхцөл байдал дээр ирэхээр болохоор энэ магадгүй нэг тийм өөр хүн амьдралд нь орж ирээд энэ нэг гэр бүлийг нэг жаахан тийм өмүүлсэн магадгүй тэр нөхөр нь арай нэг өөр эмэгтэйг илүү их харж хандаад гэр бүл өөр хүүхдээ нэг тийм анхаарахгүй байгаа байдал эсвэл найз хүүхнээ одоо тийм нэг анхаарахгүй арай нэг өөр хүн сонгоод байгаа байдал. Тэгээ илүү одоо нөгөө гэр бүлдээ зарцуулдаг байсан мөнгө төгрөг санхүүгээ одоо арай өөр хүнд зарцуулдаг болоод нэг ар гэрээ нэг анхаарахаа байцсан нэг тийм нэг аав хүний тухай болох гэдэг шиг байна да явна. Тэгээ тийм нөхцөл байдлаас болоод одоо таны байгаа байдал яг ингээд нэг тийм өөр хөвгттэйгээ жоохон мөнгө санхүүгийн жоохон тийм дутагдaltaй. Тийм одоо нэг одоо тэр аав нэцэг нь одоо хэзээ нэг хэдэн төгрөг өгөх юм бол гэл нэг тэр амьдрал нэг жоохон тийм хэцүү. Тэгээ тэрнээс олж жоохон тийм нэлээд сэтгэлийн шарахтай. Магадгүй зарим хүмүүсийн өөр хөвгтөн жоохон өвддөг ч юм уу нэг жоохон ер нь хүүхдэд халамжилж анхаарад байж байгаа ээж хүн. Тэгээд бас нэг тийм мөнгө санхүүгийн байдалд тийм яг тийм сайхан бүрэн дүрэн байхгүй нэг жоохон дутагдaltaй гачигдaltaй байгаа байдалтай. Тэгээ одоо нөгөө харж хандаж анхаарч халамжлах ёстой хүнээ эсэргээрээ одоо барыг нэг тэдэн төгрөг өгөө чи амьдралдаа өөр хүүхдэд харж хандаач гэсэн маягийн юм ингээд нэг жоохон бараг эргээд нөгөө угаас л харж хандах ёстой шүү дээ. Гэтэл одоо эргээд нөгөө төгөө нэг жоохон бараг гуйж байгаа юм шиг тий. Хязээж надад нэг тэдэн төгрөг өгөхийн өрөө хүчин хөдлөө авдлаа инглээ тэглээ юм байх юм бол одоо яах вэ их үгээд л одоо ингээд айгуу жоохон эмэгтэй хүний хувьд тийм эхнэр хүний хувьд айгуу жоохон тийм сэтгэл гундуухан жоохон юу байна. Гинтэл уулнах айгуу сайхан гэрүүл байж байгаа. Гинтэл айгуу тийм хүүхдэн харамч хүн л болсон л байна л да. Тэр нь болохоор одоо өөр эмэгтэй хүнийг анзаарч анхаарч гэр бүлийн анхаарахаа болоод нэг өөр сонголт хийснээс л болоод ах шиг байна да энэ харьцаа. Ер нь бол тэгж гарч ирж байна. За тэгвэл та энэ хүнтэй ер нь яагаад анханасаа уулзсан юм бэ?
Энэ хүнтэй анхнаасаа яагаад учирсан юм бэ? За байж тэгж асуухаас өмнө энэ magician гэдэг энэ хөзөр дээр нэг юу аваад байна. Нэмэлт аваад байна. Энэ яг ямар учиртай юм бэ? Magician хөзрөөр юу хийж байна вэ? Таныг юу н ингэж байгаа юм байна. Magician үзэр юу илэрхийлж байна гэхээр таныг одоо энэ өнгөрснөг орхио өөрийгөө ингээд одоо нэгэнд болоод өнгөрцөн байгаа. Одоо тэр хүн өөр хүн сонгоод өөр амьдрал сонгоод ингээд болоо явцсан байхад та тэрэнд одоо ингээд нэг харамсаал одоо буцаад ирчих болов гэдэг юм уу ингээд байгаа орхигдоод хаягдаад явсан гэдэгт нь ингээд итгэж чадахгүй нэг буцаад ирэндээ би тэр дээр эргээд ирэндээ өрөвдөө эргээд ирэндээ гээд байхгүй нэг тийм одоо өөрийгөө шинээр эхлэх цаг болсныг илэрхийлээд байгаа байхгүй юу. Тэр хүнийг орхиод өөртөө итгээд шинээр эхлэх цаг болсныг та чаднаа. Та бол айгүй бүтээлч хүн. Та хүн нэгний гарыг хараад хин нэгэнд яг өнөөдөр гомдож итгэж нөгөө түнж ядарснаасаа болоод өнөөдөр тийм өөрийгөө ямар ч хүч чадалгүй сул дорой нэгсэндээ өөрийгөө алдчихад байгаа байхгүй юу. Гэтэл та тийм хүн биш шүү дээ. Та цаг дээрээ бол айгүй тийм хүчрэхэг чадахгүй юм байхгүй хүчрэхэг хүн шүү дээ гэдгийг танд сануулж хэлж байна. Та бүхнийг өөрөө шинээр эхлээд явах тийм хангалттай чадaltaй хүн гэж таныг хэлээд байгаа юм байна. Тийм үзэр тэгж хэлж шүү. Энэ айгүй анхаарах тийм чухал мессеж байна. Тэгэхээр та одоо энэ тийм сул дорой хүн биш байгаа байхгүй юу? Та зүгээр түр зур юм нэг юугаа алдсан. Одоо нэг хүн итгэж хайрлаж явж исэн хүн ингээд орхиод явахын цагт хүн нэг өөрийнхөө итгэлээ алддаг шүү дээ. Тэгээ бүхэл амьдралдаа гээд өөрийгөөгийн үр хөвгт нөхрийнхөө төлөө зарцуулж исэн цаг хугацаа тэр их итгэл сэтгэл ингээд гэнтэл одоо юу ч биш болохоор хүн нэг одоо өнгөрсөндөө харамсаад тэгээд нэг итгэл сэтгэлээ алдсан байгаа байдлыг чинь хэлээд байна л да. Тэгээд таныг одоо шинээр эхлэе гэдэг байгаа. Та тийм сул дорой ядарсан ч өдөрсөн хин нэгний гарыг хараад байж ах хэмжээний тийм юу ч хийж чадахгүй тийм дорой хүн биш ээ гэдгийг чинь танд сануулж шүү тий. За ийм мессеж байна. За одоо тэгвэл танд яагаад ер нь энэ хүнтэй анхнаасаа учирсан юм бэ? Учрах шалтгаан нь юу байсан юм? Яагаад энэ хүнтэй анхнаасаа учрах? Учирсан шалтгаан нь юу вэ? Одоо нэг ясандаа ингэж шүү. Таныг болгоо new career travel гэж байгаа байхгүй. Амьдралын шинэ аялалдаа гарах цаг болсон. Тийм. Тэгээ танд шинэ карьер одоо нэгэсэндээ энэ тохиолдсон болгон таны төлөө тохиолдсон. Та нэгэсэндээ энэ амьдралд зүгээр одоо энэ хүнтэй сайн эхнэрийн үүрэг гүйцэтгэл сайн ээжийн үүрэг гүйцэтгэл дуусах ёстой тийм энэ амьдралд ердөө тийм л одоо юу гэх юм жамтаагаар ирсэн хүн биш ээ. Таныг илүү гэрэл гэгээтэй илүү өөрийгөө мэдэрсэн энэ амьдралыг жинхэнэ аялал болгох тийм ээ. Одоо нэг цаг хугацаанд ирсэн учраас танд энэ ийм зүйлсүүд тохиолдсон гэж хэлж байна. Энэ ерөөсөө учиргүй юм гэж байхгүй, учрал бүхэн учиртай. Танд энэ сургамж өгөөд явах ёстой хүн байсан байхгүй юу? Та гэр бүлийн сайхан амьдралыг хайрлаж, үр хөвгтэй болж, сайн сайхныг мэдэрлээ. Дараа нь тэр хүнийхээ хувьд хинч биш болж бас үзлээ. Гэтэл амьдралын утга учир мөн чанарыг та өөрөө ойлгох. Тэгээд та шинээр гэрэлтэх. Та өөрийгөө жинхэнэ хинбэ гэдгийг мэдрэх. Танд тийм шаардлага байсан учраас танд энэ бүхэн тохиолдсон гэдгийг танд хэлж байгаа. Та тийм учраас энэ үнэтэй учирсан гэж. Нэгсэндээ амьдралаас та авах ёстой сургамжаа тэр хүнээс авсан.
Тэр үнтэй цаашид хийх юм байхгүй болсон гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор таны шин гэрэлтэй ирээдүй таны шин шатны одоо нэг тийм гიშгүр болол өнгөрсөн гэж ойлгож байна. Одоо та шин аялалд гарах цаг чи ирсэн гэж. Бүхнийг шинээр эхлүүлэх энэ пул гэж тэнэг гэсэн үг. Анханасаа одоо амьдрал ингээд нураад хагараад ингээд хөрс ан цав гараад одоо юу гэх юм газар хөдлөөд хамаг юм нураад унж байгаа юм шиг ийм боловч та энэ дээр одоо балансаа олоод шинээр яхаад эхлэх одоо ёстой цаг үүрэг чинь ирчээд байгаа. Үүрэг цаг юу гэх юм одоо цаг үе чинь ирчээд байгаа байхгүй юу? Одоо таны энэ хэцүү хүнд байгаа энэ цаг үеийг та даван туулаад үндсэндээ бараг даван туулаад дуусчихна. Энэ 10 гэдэг чинь дуусч байгаа үзэр. Гэтэл юм бүхэн одоо шинээр эхэлнэ. Та шинэ хүн болж та өөрөө жинхэнэ би юм бэ гэдэг дээрээ одоо яг ирэх цаг. За тийм болсон учраас энэ учрал танд учирсан юм шүү гэж хэлж байна да. За тэгвэл одоо энэ ретро гэдэг бас хайрын тухай хөдрөөс танд зориулсан хэлэх үг мессеж юу байна вэ? Нэгдүгээр группийнхэнд зориулсан мессеж. Хайрын experiencing. Энэ бол хайрын туршлага. Хайрын тухай таныг сайн ингээд нөгөө бодох бас тэгээд нөгөө нэг шинэ нөгөө нэг өөрчлөлт орж ирэх. Informing тэ одоо expressing гэж байгаа шүү дээ. Expressing гэдэг чинь хайрын тухай танд одоо ингээд нөгөө хичээл орж ийн л гэсэн үг. Зүрх сэтгэл бол үнэхээр одоо нэг удаа бүр үнэхээр шоконд орсон асуудлууд тулгарсан. Бүр зүрх үнэхээр урагдсан, тийм амар ингээд юу болсон, хаягдсан. За тэгээл ингээд тустай болсон. Энэ бүхэн чинь өөрөө ингээд таныг шин сэргэлтийн шаардлагатай байсан учраас танд тохиолдсон гэдэг. Одоо бол та нэг юм бүдэг ингээд нөгөө sunglasses гэсэн юм хөзөр гарч ирж байгаа. Тэгэхээр та юмыг ингээд нэг гоё гэр бүх юм одоо нэг харааны шил зүүхгүй бол нөгөө юм нэг бүрлзээд нэг харагддаг. Ингээд нэг сайн харагддаг. Тэгэхээр одоо танд ингээд харааны шилээ зүгээд юмыг ингээд нөгөө гоё ингээд байгаа чигээр нь хүлээж аваад ингээд тод томруулж харах ёстой цаг үе чинь одоо ингээд танд иржээ гэж байгаа. Тэгэхээр энэ бол хайр гэдэг юмны тухай танд ингээд одоо юугаа туршлага өгсөн одоо ойлголт өгсөн одоо юу гэж одоо юу гэх юм учрал байсан гэж. Хайр гэдэг чинь өөрөө дандаа зүгээр нэг хамт байхын илэрхийлэл биш л дээ. Та үнэхээр энэ үндэ чин сэтгэлээс хайртай байгаад хичнээн таныг ингээ гомдоогоод ингэсэн ч гэсэн хүнийг нэг алсаас хайрлаж болдог. Чин сэтгэлийн хайр хизээч бүхэдгүй тийм ээ. А гэхдээ энэ бол одоо нэг таны энэ амьдралын аялалд танд өгж байгаа маш том сургамж, маш том ухаарл одоо юм шүү гэж хүлээж аваасай гэж одоо хөзөр бол тэгж гаргаж ирж байгаа. За тэгвэл одоо нэг ганц deep flow гэдэг энэ хөзрөөсөө одоо танд өгөх зөвлөгөө юу байна гэдэг. Ерөнхийдөө бол миний хөзрийн уншлага бараг л тэр чигээрээ зөвлөгөө л ингээд болчдөг л доо. Тэгээд нэг асуудал шалтгааныг нухаж байгаа сүултээ тэгээд зөвлөгөө маягийн юм бол яг л тэгж нэг одоо нөхцөлийн байдлуудыг нь харж байгаа болохоор тэгэл алтгүй хэлжил таард юм л да. За тэгээд энэ дээрээс хахад шин танд deep flow үзэс хэлэх үг бол одоо бас эхлэх байгаа л бол ингээд ямар ч гэсэн юм бол бүгдийг уншаад бол суугаад байж амжихгүй учраас юу яая нэг хөзөр маш чухал нэг хөзрийг гаргаж өгөөч.
зөвлөгөө. Filler гэж байна. За энэ хозор ийм гоё хозор сонгогдож гарч иржээ. За энийг нэг жоохон filler гэдэг үгийг нь би мэдэхгүй юм байна. Тийм болохоор орчуулаад хараадах яа. Тулга бие биенийхээ тулгуур баг нь бат бөх хөдөлшгүй байх байдлыг илэрхийлж байгаа юм байна л да. Бат бөх хөдөлшгүй байх. Амьдрал бол нөгөө заавал хамт байж ээж хайрладаг, заавал хамт байж ээж яадаг бол биш. Амьдралаас та энэ хүнээс авах ёстой сургамжаа, хайрлуулах ёстой хайраа бас ерөөсөө таны хүсээгүй одоо тэр юу гэх юм сэтгэлийн шарах одоо таныг гомдлсон юу гэх юм дарамжсан ч гэдэг юм одоо та тэгж хэрэг харж хүлээж авч байгаа бол ер нь бол харах өнцгөө өөрчлөөд тийм бие биендээ хичээл сургууль заах ёстой юм а зааж дууссан бол ер нь харьцаа бол дуустдаг л даа угаасаа. Тэгээ энийг яс юм дээр одоо бид мэдэхгүй байдаг болохоос ш өөртөө л ийм гэрээ хийж ирдэг шүү дээ сүнсний. Мэдэхгүй болохоор л надад тохиолдсон, надад яста байж боломгүй юм тохиолдсон гэж л хүн боддог байхгүй юу. Гэтэл бол яг үнэндээ сүнсний талын мэдлэгтэй дээрээс нь ингээд жоохон энергийн хууль жаад тэгээд урд төрөл одоо нэг буддын шашин жоохон ингээд мэддэг сонир хүн бол бид угаасаа л өөрсдөө энэ учрлыг гэрээлж ирдэг. Юм нөгөө нэг юуныхаа гэрээний дагуу л явагдаж байгаа. Таны энэ амьдрал та хэдэн наснда тэрнтэй уулзаад тийм хэдэн хөвгтэй болоод дараа нь ингээд тэрнээс ийм ойлголт ухаалт туршлагыг аваад ингээд салаад тэгээд дараа нь ингээд тэгнэ гэсэн дандаа ерөөсөө тийм болох ёсгүй юм бол болоогүй л байдаг шүү гэдэг тал дээр л одоо танд зөв тийм би ч бас ийм адилхан нөхцөл байдлыг туулаад өнөөдөр ингээд адилхан ингээд сууж байгаа хүний хувьд бол ер нь юу яадаг. Тохиолдох ёстой болоод л тохиолдож байгаа шүү л гэдгийг одоо танд тийм хэлье л гэж бодож байна. За ингээд манай 2 дугаар группийн уншлага өндөрлж байна. За та хүчтэй байгаарай гэж танд хэлмээр байна. Дараа нь энэ болоод өнгөрсөн бүхэн зүгээр нэг инээгээд ярих цаг үе угаасаа хүнд ирдэг л дээ. Одоо би бол тийм төвшин дээр л ирсэн байна. Би бүр яг л адилхан одоо яг энэ хөзөр дээр гарч байгаа энэ нөхцөл байдал бол надад бол бүр ерөөсөө яг л тохиолдсон. Би өөрийнхөө ямар их азгүй гайхал ингээд ямар их тийм үг гайхал байжсэн. Одоо эргээд бодоход бол надад цаашгүй тохиолдох ёстой байсан юм байна гэдэгт бол бүрэн дүүрэн одоо хөлөөн зөвшөөрдөг болсон гэсэн үг. Би энэ тэр байдлаас ямар их өөрчлөлтөнд орсон бэлээ гэдэгтээ одоо бүр илүү их тийм талархалтай ханддаг болсон гэсэн үг. За тэгээд танд амжилт хүсье. Та бол маш хүчтэй, хүчрхэг хүн шүү гэж танд одоо бас сайхан урмын үг хэлхийг хүсэж байна. За ингээд одоо 3 дугаар группийн уншлага эхлэе. Тэр бас юу цагаа зогсоод болсон. Цаг хэд болоод байгаа юм бэ? Нэг уншлага уншаад суугаар амар удаан суучдаг юм аа гэдэг. Oh my god, чөтгөө байна. Юу болох вэ? Чөтгөө стоп. Нэг унтраач болоод яг юм дондор дуграад нөх байх гэж бодох юм. Стоп дээрээ удаан дарах юм. За тийм би тэгжиж цаг гарах юм байна. За 3 дугаар группийн уншлага. За юу гэдэг чулуун нэг л гоё юм хийтээ. Харна гонготой чулуу байна. За тэр чулууны нэр мэддэггүй хүн байгаа маа би.
За 3 дугаар группийнхан уншлага эхлэх гэж байна. За та яагаад тэр хүнтэй өрнө гадаасаа учирваа гэдэг нэг тийм уншлага хийх гэж байна. За тэгээд эхний ээлжинд тэр хүн та хоёрын одоогийн нөхцөл байдал, одоогийн харьцаа, одоогийн энергийг авъя. Одоогийн нөхцөл байдал, одоогийн харьцаа. Одоогийн нөхцөл байдал. Тэр 3 дугаар группийнхан тэр хүн хоёрын хоорондын одоогийн нөхцөл байдлыг харъя. Окей. За. Өөрийн ирээдүйн ялгаар яаж юм бэ? Өөрийн ирээдүй. Яг за уншлага эхэлнэ. Энэ дээр тавьчих. За тэр хүн та хоёрын одоогийн энерги нөхцөл байдал болохоор энэ ер нь өнгөрсөнд нэг тийм орхиод явчихжээ тий. Орхиод явцсан байна. Тэгээ одоо болохоор ганцаараа байгаа, ганц бие хүмүүс үзэж байгаа байх. Тэгээд одоо тэр хүн юу гэж боддгийм бол одоогийн ямар тий одоо таны тэр бодож байгаа та тэр хүнтэйгээ болохоор одоо салцсан, орхиод явцсан байгаад байгаа байхгүй юу? Тэгээ бүхнийг шинээр одоо ингээд ганцаараа эхлүүлъя гэд ингээд ганцаараа гарсан. Ганц хүний ганц аялалд гарсан гэсэн үг. Тэгээ одоо болохоор ерөөсөө өөрийгөө маш их тийм нөгөө одоо нэг хамгаалсан тий. Одоо бол ахиж амьдралд бол одоо oh my god энэ яасан муухай харуутаа гард юм байна л анаас ч одоо. Одоо бол ахиж амьдралд одоо нэлээд ингэж тийм нэлээд сайн зөв сонголт хийхгүй бол одоо ахиж тийм харьцаа одоо хин нэгэнд итгэх итгэл хирургийн хүнтэй бол нэг нийлэхгүй бараг энэ амьдралд ганцаараа байх нь бараг одоо илүү амар юм биш үү гэсэн тий. Хэн нэгэнтэй одоо ингээл одоо хөцөлдөөл одоо тэрний араас ингээл яваал одоо тэгэх нь бол одоо утгагүй зүгээр ганцаараа ингээ байх нь илүү амар амгалан илүү аз жаргалтай одоо сэтгэл зовоох санаа зовоох юм байхгүй. Заавал ганцаараа амьдрахад бол одоо заавал тгийж их мөнгө төгрөх хэрэггүй өөрийгөө бол одоо ингээд болгочоод явж байна. Тэ? Гэсэн. За нэг тийм энерги, тийм харьцаа тэгж орж ирж шүү ер нь бол.
Амьдралд заавал хоёулаа заавал их нэртэй юм уу заавал нөхөртэй байх одоо шаардлагагүй энэ төр гэж бодож байна шүү. Гэтэл таны ойрын ирээдүйд бас нэг жоохон тийм бас яг энэ ганцаараа байх чинь яг одоогийн нөхцөл байдал бол яг сая хэлсэн тийм нөхцөл. Гэтэл таны ойрын ирээдүйд рүү орж ирж байгаа юм чинь ганцаараа байх ч одоо бас их тийм нэгэсэндээ ганцаараа байдлаасаа нэг жаахан тийм уйдаад залхаад яг тийм ганцаараа байх чи өөрөө тийм хөвгчлөлтэй биш юм байна. Жоохон тийм бас цаг дээр төлөв хүн хоёулаа байж ич хүчрхэг байд юм байна. Илүү амьдралд одоо нэг одоо юу гэх юм идэвхтэй сонирхолтой бас одоо зоригтой байд юм байна. Ганцаараа байх ч нэг бас нэг юмд хүчгүүдээд бас хүч сул дорой болд юм байна. Тэгээд юу гэх юм одоо тийм амьдралд тийм баяр хөөр аз жаргал байхгүй болд юм байна гэдэг ингээд өөрөө бол энэ ганцаараа байгаа байдалтай айгүй ингээд нэг хэсэг одоо ингээд яг одоогийн байдлаар бол нэлээд тийм амар амгалан тайван сайхан байна гэдэг ингээд бодож байгаа боловч энэ ойрын ирээдүйд ийм өөрчлөлт орж ирэх гэдэг юм л да танд бас. Нэгсэнтэй ганцаараа байгаа байдлаас хит тийм амар тайван амгалан хинээч төлөөд биш ингээд нэг тийм зориггүй ганцаараа байх чинь юм хүнийг ч одоо яг өөрөө бүрэн дүрэн болоод байгаа ч гэсэн нэг тийм гэр бүлийн өөр амьсгал өөр харьцаа хүсэл тэгээ бас нэг тийм хүчгүй сул дорой байгаагаа мэдрээл нэг тиймэрхүү юмнууд мэдрэгдээд орж ирэх гэдэл байна л да. Тэгээд нэг жоохон хэсэг өөртөө нэг жоохон тэмцэлтгэндээ одоогийн чинь тийм байж байгаа энерги бол тэр хүнтэй бол одоо та тэр хүнтэй яагаад учирсан бэ гэдэг тэр учрал бол таныг нэг хэсэг ганцааран гэж байлгаж өөрийг чинь жоохон хөгжүүлэх гэж учирсан юм байна. Тэгээд гэр бүлийн амьдралыг ганцаараа ингэж байх гэдэг чинь бас ийм байдгийн байна гэдгийг ингээд бас мэдрүүлэх гэж учирсан байна. Магадгүй нэг хэсэг хугацааны дараа шинэ хүн байдаг юм уу эсвэл хуучин хүн дээрээ буцдаг ч юм уу нэг тийм өөрчлөлт бол одоо ойрын ирээдүйд бол ер нь орж ирнэ. Одоо байгаа нь бол та явцсан байгаа. Тэгэхээр за энэ хүнтэй тэгвэл тэгээд одоогийн нэрийг ингэж гарч ирээд байгаа бол энэ өмнөнөө буюу нэг юу амьдралын хүрд тойрог танд энд нэгс нөгөөстөө байх ёстой учрах ёстой учрал байх ёстой харьцаа гэдэг юм дээр одоо танд хүзэр гарч ирээд байгаа байхгүй. За энэ дээр жаахан дэлгэрүүлээд нэг татах юм. Жаахан за өмнөнөө одоо юу гэх юм Wheel of Fortune гэдэг хүзрэлтэй хангалаар Wheel of Fortune дээр та энд одоо ганцаараа энэ амьдралын хүрд тойрогон дээр өрөөсөн хөлөө өргөчихсөн ганцаар зогсож шít. Энд бас адилхан та ганцаараа ингэж эхэлж байгаа байхгүй. Гэтэл амьдрал одоо юу гэх нөө таныг ингээд нөгөө ганцаараа байх тавилантай гэж байгаа юм уу эсвэл хосоороо байх тавилантай гэж байгаа юм уу? Энэ одоо яг ямар учиртай ингээд ганц хөл дээр эхэлтэйч ингэж зогсоод байна гэдэг. Угаасаа та ганцаараа амьдрах ёстой учраас энэ гэр бүлийн харьцааг төгсгөөд энд байгаад байна уу гэдгийг нэг жоохон дэлгэрүүлээд хараад яа гэж ингэ бодож байна. Хүн болгон хостой, хүн болгон амьдралтай, хүн болгон ур хөвгтэй, хүн болгон ингэж одоо олуулаа байх амьд ерөөсөө тийм тавилан заяанд бас төрсөн бол биш байгаа л да мэдээж. Тийм болохоор таны тухайд энэ өмнөө юу Wheel of Fortune хүзэр яагаад гарч ирж байгаа дээр жаахан дэлгэрүүлж авъя. Жаахан дэлгэрүү авъя. Тэгж асуухаар болохоор ингэж байгаа байхгүй юу? Таныг өөрийгөө олох. Та өөрийгөө олох шалтгаан байгаа учраас та энд ганцаараа байх шаардлагатай болсон. Та өөрийнхөө үн цэнийг мэдрэх, та өөрөө хувь хүн байгаад өөрийгөө хэр их боломжтой, чадaltaй, өөрийнхөө дотоод хүнээ олж, сонсож, таних, өөрийгөө эрхчлөөдөө байлгаж, за тэгээд өөрөө
одоо юу гэх өөрөө дотоод хүнтэйгээ тийм ярилцах цаг хугацаа танд хэрэгтэй байсан учраас та ганцаараа байсан гэж гарч ирж байгаа юм. Тэгэхээр та тэр хүнтэй учирсан учрал нь болохоор та тэр хүнийг орхиж явж ээж өөрийгөө олох танд шалтгаан байсан. Өөртөө ихтэй болох, өөрийнхөө одоо хүсэл мөрөөдөл, хобби, сонирхол тэрийгэ олох. Тэгээд амьдралд одоо би ганцаараа байсан ч гэсэн хангалттай дүүрэн одоо хэмжээний тийм амьдрах чадaltaй хүн юм байна штэ гэдгийг мэдрэх. За тийм шаардлага танд байсан учраас та ганцаараа одоо хэсэг амьдэрсэн байгаа даа байхгүй юу? Гэтэл та магадгүй одоо ингээд суралцаад ингээд дуусч байгаа цаг үе чинь тун одоо ганцаараа байх байдал амьдралд суралцаа дуусч байгаа цаг үе чинь тун удахгүй танд ингээд нэг тийм эргээд та гэрүүл өөрийгөө нэгтэй мэдээд таниад ингээд дуусчлаа штэ. Тэгэнгүүт та одоо нэг амьдралд арай нэг юм өөрчлөлт тун удахгүй таны амьдралд орж ирэхээр байна гэж бол хөзөр гаргаж ирж байна. За тэгвэл өөр тэр хүнтэй яагаад ингээд нэг учирсан бэ гэд. Тэр хүнтэй учирсан учрал нь яагаад танд учирсан бэ? Тэр хүн яагаад тантай учирсан бэ гэдэг шалтгаанаас ер нь бол энэ дээр гарч ирээл юм л да. Тэгтээ би ахаад нэмэлтээр бас жоохон дэлгэрүү авъя гэж бодож байна. Шөөлбөр гоё дэлгэрүүгээ авах. За тэгж асуухаар болохоор таныг new home буюу шинэ гэр гэж. Шинэ гэр. Та одоо өөрийгөө айгүй хүч чадалтай хинбэ гэдгийг таньсан мэдсэн. Тэгээд танд ингээд нөгөө шинэ амьдрал, шинэ цаг үе, шинэ гэр орон хэрэгтэй шаардлагатай байсан. Та одоо бүр өмнө нь энэ салалтын дараа орхиод явсан салалтын дараа бүр та бүр ингээд айгүй гоёор өөрийгөө өөрчилж чадсан байгаа хгүй юу? Тэгэнгүүт та өмнөх тэр амьдралаа зайшгүй орхиж ээж та энэ бүхнийг өөрийгөө олж авсан гэсэн үг. Өөрийгөө мэдэрч чадсан гэсэн үг. Тийм болохоор одоо танд шинэ гэр, шинэ амьдрал хэрэгтэй болж орж ирж байгаа. Магадгүй та одоо энд нэг тийм ганцаараа байх тийм нэг аз жаргалгүй юм шиг болоод орж ирж байгаа нь болохоор ганцаараа байгаад хангалттай туршлагаа хоримтлуулсан. Энд бас нэг өөр хүнтэй амьдарч үзсэн байгаа байхгүй. Гэтэл тэр хүнтэй та өөрийгөө мэдэрч чадахгүй байгаад байсан учраас та орхиод явсан. Тэгээ хангалттай өөрийгөө мэдрээд дууссан. Одоо гэтэл та мэдэрсэн та ахад шинээр өөр гэр оронтой, өөр амьдралтай болох тийм цаг үе нь одоо ер нь тун удахгүй ирэх гэж байгаа юм байна. Ер нь тийм учраас та тэр хүнтэй учирсан байгаад байгаа. Таныг өөрчлөх хүнтэй. Та өөрийгөө мэдрэх тийм цаг хугацааг одоо нөгөө хэрэгтэй шаардлагатай байсан гэсэн үг. Тэгээд та үнэхээр заавал хэн нэгэнтэй байх ёстой биш. Та үнэхээр чин сэтгэлээс хүсэж явах юм бол тийм заавал тгий гэж хэлээрэй гэж байгаа. Хэрвээ хэн нэг таны амьдралд ингээд орж ирэх гээд нэг арай өөр нэг амьдралд нэг өөр шин салхи орж ирэх гээд байгаа бол та үнэхээр чин сэтгэлээс энийг хүсэж чинь үгүй юу гэдгийг одоо ингээд нөгөө өөрөөсөө маш сайн асуугаа. Тэгээд өөрийнхөө итгэл үнэмшлийнхаа төлөө одоо таныг юм тийм тууштай байгаараа гэсэн үгийг хэлж байгаа байхгүй юу? Үнэхээр та тийм өөрчлөлтийг хүсэж чинь үү гэдэг тал дээр. За одоо болох нь ретро сөдрөөс нэг мессеж аваад үзье гэж бодож байна. Энэ бас их гоё өдрөө мессеж өгдөг. За ретроос улаан сарнаа өдрөөс гар группинд ямар мессеж ирж байна вэ?
Sunglasses гэж байна шүү. Sunglass. За тэр юу вэ? Хөөе, энэ олон үзүүрнүүд дотроос гайхамшигтай. Давтаж гарч ирж байна бас. За love goal гэнэ. За тэр хайрын амьдралд бол танд бол одоо ингээд нэг туршлага болоод өнгөрсөн. Тэгээ танд одоо шинээр хайрын call ирж байна. Хайрын дуудлага ирж байна гэж байгаа байхгүй юу? Шинэ хайрын дуудлага ирж байна. Өмнөх бол туршлага байсан гэдэг. За тэгээд тэр хайрцаг та өнөхөр чин сэтгэлээсээ хүсч гэнэ үгүй юу гэдэг дээр өөрийгөө маш сайн сонсороо гэж байгаа. Тэгээд юмыг одоо нөгөө нэг юм хөшгөний цаанаас харах биш. Одоо нөгөө нэг харааны шилэг чинь ингээд зүгээд зүүж ягаад харахаар нөгөө юм бүхэн юм аюу гой тод харагддаг шүү дээ одоо нэг тийм. Тэрэн шиг таныг юмыг харааны шилтэйгээр харж байгаа юм шиг одоо сайн харахыг ингээд зөвлөж байгаа. Тэгвэл одоо хүн нөгөө нэг ингээд нэг тийм сэтгэл татагдал юм дээр одоо хүнийг нэг олж харж таньж чадхаа байждаг нэг тийм тасдаг ч юм уу, татагддаг ч юм уу, одоо эсвэл ингээд нэг жижигхэн юм одоо нөгөө юу гэдгийг өнгөц хуурддаг ч юм уу, иймэрхүү байдал бас ингээд нөгөө нэг хүнлэн болсон байна. Бас нэг тийм байдаг болохоор таныг болохоор нүдний шилээ зүүж байгаад харж байгаа юм шиг амьдралыг нөгөө жоохон одоо энэ учирж байгаа шинэ учирлаа байдаг юм уу. Түүнээс та өөрийгөө амар гоё өөрчлөөд ирж гисэн хүн байгаад байгаа. Тэгэхээр энд шинэ харьцааг харахтаа та өнөхөр хүсэж байна уу юу? Бас энэ шилээ зүүж байгаад харж байгаа юм шиг юмэг юм гоё бодитоор хараарай. Ер нь бол танд ийм шинэ хайрын дуудлага ирж байна гэсэн тийм мессежүүд ирж байна. За одоо deep love гэдэг энэ гоё өдрөөсөө бас нэг мессеж аваа. За тэгээд 3 дугаар группийнхнийхаа уншлагыг өндөрлөё гэж бодож. За 3 дугаар группийнхэнд мессеж байна. За энэ гоё эргээл гараад ирлээ. Гоё хөзөр эргээл гаргаад ирлээ. Буулт хийх гинэ бас compromise. Та магадгүй ингээд өөртөө итгэлтэй маш гоё тийм одоо юу хүн байгаа л ер нь хөдрөөс тэгж ажиглагдчихлаа л да. Энергиэс тэгж уншигдчихээн. Тэгэхээр зарим юмн дээр таныг одоо ерөөсөө өөртөө итгэлтэй хүн чинь ер нь хүнд нэг бууж өгдөггүй шүү дээ, тийм. Тэгэхдээ хайр сэтгэлийн харьцаа гэдэг юм чинь ерөөсөө тэр хүний хин нь хүчтэй байх, хин нь одоо чаддаг байх ерөөсөө хамаахгүй. Хүнд ингээд нөгөө хайр сэтгэл дээр бол одоо яалтчгүй тийм бууж өгөх тийм шалтгаан. Зайлшгүй нэг тийм тийм юу харьцаа гарч ирдэг илтэй. Хайр сэтгэлийн харьцаан дээр л ер нь тийм юм гарч ирдэг. Түүнээс тийм болохоор хайр сэтгэлийн харьцаан дээр бол ер нь зарим талаараа ингээд нөгөө бууж өгж сурахыг танд зөвлөгөөгөөр ирж байна. Зарим юм дээр ингээд нөгөө бууж өгч сурах та угаасаа хүчтэй та чаддаг тийм хүн, тийм зөв тэр бол үнэн. Гэхдээ хайр сэтгэлийн харьцаан дээр бол одоо нөгөө буулт гэдэг ойлголт бол угаасаа байх ёсгүй. Дандаа нөгөө нэг нь хүчрэхэг байж, нэг нь дандаа уучлалтгүй байж, дандаа дөнгөж яадаг юм бол угаасаа хайр сэтгэлийн харьцаанд л зөвхөн байхгүй. Тийм болохоор зарим юм дээр бууж өгч, буулт хийж өгч сураарай гэсэн тийм. За ингээд 3 дугаар группийнхний маань уншлага өндөрлөө. За тэгээд танд маш гоё өөртөө тохирсон сайхан хайр сэтгэлийн харьцааг хүсье. За уншлагыг минь сонссон танд баярлалаа. Гинэлээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж уншлагаа дуусгая. Хөөх нар тусаад бас гэлаацсан байгаа юм байна шүү дээ. Одоо энийг харах.